Та эсвэл танай гэр бүлийн танай ажлын нэг хүн ханиад үрсэн байна уу? Яага ханиад үрсэн байж болох уу? Гаднах агаарын бохирдол уу эсвэл доторх агаарын бохирдол уу? Судалгаануудаас авч үзэхэд гадаад агаарын бохирдлоос илүү дотоод агаарын бохирдол нь 2-5% илүү эрсдэлтэй байдаг гэж гарч ирсэн байгаа. Тийм учраас та өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байгаа гэртээ болон офис дээр эсвэл хаа нэгэн газар дотор байгаа бол тэр доторх агаарын бохирдлоо бас нэг хянаад үзээрэй. Доторх агаарын бохирдлыг үүсгэх хамгийн ихний шалтгаан. Энэ бол гадаад агаарын бохирдол. Гадаад температур ямар байна, чигшил ямар байна, агаарын бохирдол ямар байна гэдгээс хамаарат доторх агаарын бохирдол шууд нөлөөлж байгаа. Учир нь бидний амьдарч заншиж ирсэн барилгад агаар сорох систем байгаа болохоос биш агаар өгөх систем байхгүй. Энийг зөвхөн цонхоор шийддэг. Бид нар цонхоо онгоолгоод шууд гадаад агарыг авч байгаа учраас гадаад агаараас шууд хамаарж байгаа гэсэн үг. Хоёр дахь шалтгаан нь та өөрөө дотоод агаарын бохирдлыг үүсгэж байгаа. Гэхдээ тамхи татна, хоол хийн, үсээ угаана, гэрээ маш сайн ариутгаж ийн гэдээ маш их химийн бодисоор цэвэрлэн энэ бүх зүйлс таны орчны агаарын бохирдлыг үүсгэх хоёр дахь шалтгаан болж байгаа. Гурав дахь шалтгаан энэ бол таны амьдарч байгаа барилгыг барьсан барилгын материал болон танай гэрт байгаа тавилгаас ялгарч байгаа химийн бодисууд таны гэрийн, таны ажлын агарыг бохирдуулж байна. Дөрөв дахь шалтгаан энэ бол тантай хамгийн ойрхон амьдарч байгаа таны гэрийн дэжээвэр амьтан. Тийм учраас гэрийн дэжээвэр амьтнаа та маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Мөн бусад зүйлсээр анхаарах хэрэгтэй. Тэрийг одоо хэлж өгье. Тэгэхээр дотоод орчны агаарын бохирдлыг хэрхэн цэвэршүүлэх вэ? Нэгдүгээрт тогтмол 2-3 удаа чигтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Гэртээ чигшил болон температурыг хэмжигчийг тавьж өгөх хэрэгтэй. Учир нь та маш олон чигтэй цэвэрлэгээ хийх юм бол чигшил нэмэгдэх юм бол мөөгөнцөр үсээд агаар чинь бүр илүү бохирдно гэсэн үг. Өдөрт 4-5 удаа гэхдээ агаарын индексийн мэдээллийг харж байгаад агаарын бохирдол хамгийн багтаа үед цонхоо нэгээд агаар сэлгэлт хийх хэрэгтэй гэсэн үг. Гэртээ эсвэл офис дээр цэцэг тариараа. Цэцэг тарны орчны агарыг маш сайн цэвэрлэж өгөх болно. Орон сууц судлаж авах гэж байгаа бол агаар сэлгэлтийн системийг бүрэн шийдэж өгсөн үйл хөдлөх хөрөнгө худалдаж аваарай. Тийм үйл хөдлөх хөрөнгө авахаар бол над руу холбогдоорой, доорх утас руу залгаарай. Гэртчин байгаа нэг дөрвөлжин агаар цэвэршүүлэх төхөөрөмж бол зөвхөн орчны агаарын тоосчлт болон бусад агаарын бохирдлуудыг цэвэрлэх болохоос биш танаа гэрт хүчил төрөгч өгөхгүй. Тийм учраас та өдөрт тогтмол цонхоо нээж агаар сэлгэлт хийгээрэй. Эрүүл амьдрацгаая. Орчны агаарын бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ урьдчилан сэргийлцгээе. Баярлалаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд 2 өдөр болгон 18 цагаас та бүхэндээ өөрийн Facebook пэйж хуудас болон Instagram хуудасуудаар лайв хийж үйл хөдлөх хөрөнгийн цаг үеийн мэдээллүүдийг хүргэх болно. Тэгэхээр та бүхэн цагаа тааруулаад ороод ирээрэй. Доорх линкүүдээр холбогдоорой. Facebook пэйж, Instagram-аар 2 өдөр 18 цагаас уулзцгаая.